За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ээлжид англи хэлний хичээл маань эхэлж байна. Хэрвээ та миний сувагт subscribe хийгээгүй бол одоо subscribe хийгээрэй. Энэ сувгаараа би 7 хоног болгон англи хэлний хичээлийг үн төлбөргүй заадаг байгаа юм шүү. Хичээлээ эхэлцгээе. За энэ удаагийнхаа дугаараар possessives буюу хамаатуулах төлөөний үгийг заахаар болсон байгаа. Энэ маань юу гэсэн үг гэхээр зүгээр миний, чиний, тэр эмэгтэй, тэр эрэгтэй ингээд энэ үнүүдийг хэлж байгаа. Энийг англи хэл дээр маш өргөн ашигладаг. Тэгээд өгүүлбэр болгон дээр өөрийнхөө талаар хин нэгний талаар ярьж байгаа тохиолдолд бол маш өргөн ашиглагдаж байдаг үг байгаа. За ингээд хичээлд орцгоё. I гэдэг үг бол мэдээж хэрэг би гэсэн үг. Тэр нь миний болж хувирдаг тийм Монгол дээр. Тэрийг англи дээр I гэж байгаа бол my гэж хувирдаг шүү за. My pen, my sister, my clothes, my car, my school. Миний гэсэн үг байна тийм. Дараачих нь he гэдэг үгийг he гэдэг үгний төлөвний үг нь his болж тарж байгаа. His job, his sister, his car гэж явах нь шүү дээ тийм ээ. She гэдэг үгнийхийг her болж хувирдаг. Her гэдгийг болохоор her sister, her job, her work, her duties гэж хэлэх нь шүү дээ тийм ээ. They буюу тэдний гэдгийг their гэж бичдэг байгаа. Their гэдэг маань болохоор тэдний гэсэн үг байгаа. They гэдэг маань тэд, their гэдэг маань тэдний болох нь тийм ээ. Their job, their work, their duties. Одоо юу хариуцлагын талаар ярьж байна тийм. Тэдний ажил, тэдний хариуцлага, тэдний хийх ёстой ажил үүрэг. Their hobbies гэж хэлж болох юм шүү дээ тийм ээ. Тэдний хобби. We буюу бид гэж байгаа тийм ээ. Бид гэдгийг болохоор our гэж нэрлэдэг байгаа. It's our family. Бидний гэр бүл. It's our daughter гэх юм бол бидний охин. Эхнэр нөхөр хоёр өөрсдийнхөө охиныг it's our daughter гэж хэлдэг байна шүү дээ. За it's our job гэх юм бол бидний хийх ёстой ажил гэж орчуулдаг нэ. За одоо зөвхөн тэр эмэгтэй тэр эрэгтэй гэхгүйгээр нэрийг хэлж бас болдог байгаа тий. Туяа гэдэг хүнд одоо оногдож байгаа буюу туяагийн эмийг болохоор туяас. Туяа гэж үчээд apostrophe тавиад тэрний дээдлийн юу хэлж байгаа? Тэмдгийг хэлж байгаа. Тэгээд туяас болж байгаа тийм ээ. Туяас work. Туяас hair. Туяас hair is nice гэх юм бол туяагийн үс бол маш гоё тийм. Номин's English course гэх юм бол номингийн англи хэлний курс. Номин's English course. Ингээд сонсох юм бол та бүхэнд маш хэлбэрхэн амархан санагдаж. Үний чи мэдэн штэ тийм ээ. Инээс чашлаад бүгдээрээ явцгаая. Туяас dad буюу энэ бол туяагийн аав тийм. Туяас dad is also Bolro's dad. Туяас dad is also Bolro's dad. Туяагийн аав бол бас Болрогийн аав гэж тийм ээ. They're sisters. Тэр болол эгч дүүс юм эгч нар гэж байгаа тийм ээ. Бас нэг юм хэлэхэд англи хэл дээр ах юм уу дүү эрэгтэй дүү байх юм бол brother. Манайх шиг нэг younger brother, older brother гэж ингэж наривчлж хэлгүүгээр зүгээр л brother тийм ээ. Харин эгч дүүс эгч эмэгтэй дүү тэгээд эгч байх юм бол sister. Sisters. За my sister гэдэг юм бол миний эмэгтэй дүү ч гэж болно, эгч ч гэж болох нь шүү дээ. Тэнгүүд хэрвээ чи ямар дүү юм бэ эмэгтэй том юм уу? Чамаас ах эгч юм уу дүү юм уу гэх юм бол is it older or younger гэж асуудаг. Гэхдээ зүгээр чи өөрийнхөө зүгээс би зүгээр л эмэгтэй дүүтэй гэж хэлж бол I have one sister гэж хэлдэг шүү за. Нэмж хэлэхэд тэгээ бас нэг юм болохоор одоо ингээ манах шиг ингээд би одоо жишээ нь 17,000 дүүтэй болчиход байгаа. Номи хичээ гэж бүгд минь дүү болчихсон. Монгол хэл дээр бол дандаа хичээ гэж хэлдэг те өөрөөс нь ахмад хүн бах юм бол ахмад биш ч гэсэн тэгэл хичээл болцсон байсан. Яагаад ч юм бэ нэг л мэдхэд биш ч болсон байсан гэдэг шиг. Харин англи хэл дээр болохоор төрсэн эгччил биш бол sister гэж хизээч хэлдэггүй шүү за. Тийм болохоор монголчуудыг ингээд бүх хүн эгч бүх хүн ах биш. Англи хэл дээр чиний төрсэн эгч бол чиний sister, эгч юм эмэгтэй дүү бол харин төрсэн ах юм уу эрэгтэй дүү байх юм бол чиний brother. Тийм байгаа шүү за. Түрүүний possessive руу оръё. Туяа болроо ирлээ эгчүүс болж тарсан те. Тэнгүүд гана гэд эрэгтэй дүү нь ярил л да. My sisters гэж бичдэг байх нь шүү дээ. My sisters' names are
Bolro and Туя. Ингэж хэлдэг шүү. За. My sisters' names are. Олон эгчнэр байх юм бол бас нүгээсээ аавна. Гэтэ арай өөрөөр араас нь авдаг байх нь шүү дээ. Хэрвээ тань миний хичээл таалагдсан бол лайк дараарай гэж би хүсмээр байна. Яагаад гэх юм бол би олон лайк авснараа миний видеог өөр бусад олон хүмүүс рүү түгээж өгөх боломжтой болдог. Энэ маань болохоор YouTube-ийн нөгөө нэг тохиргоон цаанаасаа олон лайк авах юм бол олон хүмүүс таарна гэж тохируулсан байдаг учраас та бүхэн маань хэрвээ надад талархаж миний хичээлүүдийг үзэх дуртай байх юм бол лайк заавалжгүй дараарай гэж би хүсмээр байна. Тэгснээрээ би бас олон хүнд бас болох боломжтой болох юм шүү. За дараагийнх нь he told his sister about his work. He told his sister about his work гэж байгаа. Тэгэхээр монгол хэлээр болохоор тэр эрэгтэй ажлынхаа талаар ихчтэй хэлсэн гэж болчихж байна. Тэгж орчуулагдаж байна те. Англи хэлээр болохоор заавалчгүй тэр эрэгтэйгийн ажлын талаар ярьсан гэж хэлж орчуулдаг нөхөн шүү дээ. He told his sister about his work. Basic шатны хүмүүс алдсан байдаг шүү. He told his sister about his work. Тэр өөрийнхөө ажлын талаар ярьсан гэж байна те. Тэгэхээр өөрийнхөө ихчийг гэж хэлэхдээ his sister. Тэгээд өөрийнхөө ажлыг гэж хэлэхдээ his work. Ингэж явдаг байх нь шүү дээ. He told his sister about his work. За эмэгтэй хүмүүс ярих байхгүй. She loves her brother гэж хэлэх нь шүү дээ. She loves her тэр өөрийнхөө гэж орчуулагдах нь та монгол дээр. Гэхдээ түүний гэж хэлж байгаа шүү. За бас нөгөө possessive-ийг ашиглаад түүний her. За I like my job. Би өөрийнхөө ажилд дуртай тийм ээ. За үүнтэй адилхан дараагийн жишээ өгүүлбэрүүдээ санийхыгаа баталгаажуулаад хэлье. He sold his apartment. He sold his apartment. Тэр эрэгтэй өөрийнхөө байшинг зарсан тий. Тэр эрэгтэй байраа зарсан гэж монголоор хэлэх юм бол хэн ч гэсэн ойлгоно. Англи хэлээр болохоор түүний байрыг зарсан гэж тодотгож хийж өгдөг байх нь шүү дээ. He sold his apartment. Олон тоон дээр бол бас ялгаахгүй. They love their work. They love their work. Тэднэр өөрсдийнхөө тэдний ажилд дуртай гэж орчуулагдаж байна тийм ээ. I washed my clothes. I washed my clothes. Би өөрийнхөө хувцсыг уусан тийм. Би хувцас уусан гэж хэлэх оронд би өөрийнхөө хувцсыг уусан. She likes her own paintings. She likes her own paintings. Тэр өөрийнхөө she likes her гэж тийм ээ. Энэ орсон байна. Тэгээд own гэдэг үг орсон байна. Өөрийнхөө гэсэн үг бас орж ингэж бас орж болж шүү. She likes her own paintings. Дахиад нэг жишээ гэх юм бол my mom likes her own food. My mom likes her own food гэх юм бол тэр өөрийнхөө хоолнд дуртай тийм ээ. Хэрвээ өөрийнхөө хийсэн хоолнд дуртай гэх юм бол my mom likes the food she made. My mom likes the food she made. За ингээд янз бүрээр бичиж болж зөвхөн нэг аргаар бичихгүй зөндөө олон аргаар бичиж болно. За дараагийнх нь жишээ гэх юм бол my sister's son's name is тулгаа. My sister's миний эгчийн хүүгийн нэрийг тулгаа гэдэг гэж байна тий. Тэгэхээр бас давхарлаад үргэлжлээд явчих болдог байх юм шүү дээ. Энэ apostrophe-тэй s маань. Тэгэхээр son's, girlfriend's, dad's computer хийшилээ л та тэгэнгүүт юу гэж миний одоо юу гэдэг хүүгийн найз охины аавынх нь компьютер гэж хэлдэг тий. My son's girlfriend's dad's computer. Ингэж бас хэлж болдог байх юм шүү за. За өнөөдрийн маань сурсан хичээл таалагдсан байх гэж бодож байна. Та бүхэн өмнө бас гайхдаг байсан байж магадгүй яагаад ингэж бичиж байгаа юм бэ гэд тий. Энэ маань болохоор зүгээр л англи хэлний дүрм юм шүү. Яагаад she гэж хэлчихэд дахиад her гэд нэмэгдэж орж байгаа юм бэ гэдэг дээр бол гайхах зүйл байхгүй. Зүгээр л англи хэл ингэж бичигддэг юм байна гэдгийг бас та бүхэн энгийнээр хүлээж аваад ойлгоосэй гэж хүсэж байна. За баярлалаа. Дараагийн хичээл дээрээ дахин уулзцгаая.